За guys бүгдээ дараагийнхаа бичлэгийн тавтай морилт. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ multiple choice асуултын төрлийг хамтдаа ажиллана. За тэгээд ямар материал дээр ажиллаж байгаа гэхээр IELTS Cambridge 19. За тэгээд reading test 1-ийн passage 3-ыг ажиллаж байгаа шүү. За тэгээд хэдүүлээ шууд олон юм ярилгүй бичлэг рүү орцгоё те. За тэгээд та харж байгаа ч ер нь multiple choice буюу зүгээр ABCD гэсэн дөрвөн сонголтоос сонгодог асуултын төрлөл мэдээж дэлхийд даяар маш олон төрлийн шалгалтын дээр байдаг классик асуултын төрлүүдийн нэг. За тэгэхээр ерөөдөө надаар бараг хэлүүлэлтгүй та одоо ер нь бол юу ямар асуултын төрлөө гэдэг угсаа мэдж байгаа байхаа. За тэгэхээр хэдүүлээ 27, 28, 29, 30 үл яг энэ төрлийн асуултууд байна. За тэгээд мэдээж асуулт өгөгдөн. За тэгээд энэ дөрвөн хариултын аль нэг нь зөв хариулт байгаа. За тэгээд хэдүүлээ зөв хариултыг олно гэсэн үг тийм ээ. За тэгээд аах уу multiple choice асуултын төрөл гэхээсээ илүүтэйгээр анхаарах ёстой зүйл нь юу гэхээр хэдүүлээ reading passage 3 дээр ажиллаж эхлэх гэж байна. За энэ нь юу гэхээр ер нь бол IELTS reading-ийн хамгийн хэцүү хэсэг нь бол хамгийн сүүлийн passage байдаг. За тэгээд тэр сүүлийн passage нь яг яагаад хэцүү байгаад байдаг вэ гэхээр хэдүүлээ өмнөх яг хуу бичлэгнүүд дээр асуултанд хариулахдаа яг хуу зүгээр түлхүүр өгмөгээр ингэж хайж магаал олж исэн бол passage 3 дээр тэгж түлхүүр үгээр хайх биш бол заавал яг утгыг нь ойлгосон байна уу үгүй юу гэдэг чинь шалгаж байгаа буюу implicit meaning одоо зохиолчийн гаргаж ирж байгаа тэр далд санааг яг ингэж үгээр бичигдээгүй санаа зохиолчийн тэр гаргах гэдэг тэр далд утга санааг ойлгож гин үгүй юу гэдгийг нь шалгасан асуултууд бол их орж ирдэг. За тэгээд хэдүүлээ юу яач би ч гэсэн скринээ нэг ийм болгоод хайлт нэг 5 секунд зогсчихъя. Тэгээд манайхан бичлэгээ түр паузлж агаад юу ч гэсэн ихээ уншиж. За тэгээд хэдүүлээ шууд асуулт руу орцгоё те. За би тавт олч. Манайхан зогсож аваад ихээ уншичаарай. За 1 2 3 4 5. За окей доош бүлгэлээ. За энэ dot list-ийг нь бас паузлж агаад уншаарай. 1 2 3 4 5. За та тэгээд уншсан гэж үзээд хэдүүлээ шууд асуулт руу орцгоё. За яагаад implicit meaning буюу тэр далд утгыг нь олохыг шаардаад байдаг вэ гэдэг шууд ихний асуултан дээрээс бол харагдаж байна. What point does the writer make about misinformation in the first paragraph гэж байгаа байхгүй. Ерөнхийдөө ихний параграф дотор манай зохиолч маань ер нь бол буруу мэдээллийн талаар яг ямар point-ыг гаргаж ирж байна гэдгийг асуусан асуулт байна. За тэгээд ABCD гэсэн хариултуудыг нь бол миний мэдээж манайхан уншчих. За the misinformation is a relatively recent phenomenon. Some people find it easy to identify misinformation. Misinformation changes as it is passed from one person to another. There may be a number of reasons for the spread of misinformation. Гэж за ийм дөрвөн сонголт байна. Окей. За тэгээд энэ дөрвөн сонголтын аль нь вэ гэдгийг хэдүүлээ. Эхний параграфаа дахиж нэг үлгэж харж уншаад олцгоё те. За, misinformation. За, ерөөдөө хоёулаа одоо уншсан чинь хамтдаа орчуулад тавьцгаая те. Ерөөдөө энэ буруу мэдээлэл бол ямар нэгэн байдлаар accident буюу санаандгүй байдлаар эсвэл хуулан дэмжиж ингэж дэлгэрч болтгоо. За тэгээд ер нь бол угаасаа манай дэлхий дээр зайлшгүй одоо гарч ирдэг зүйлсүүдийн нэг. За тэгээд энэ бол ерөөсөө шинэлэг асуудал биш ээ. За тэгээд ер нь бол хүмүүс нэгэндээ ер нь бол одоо verbal буюу хүн төрлөختөн хэлээрээ ярьдгаас хойш энэ төрлийн асуудал бол угаасаа ингэж оршсоор ирсэн. За тэгээ мэдээж хүмүүсийг хуурах нь бол ийм давуу талуудтай гэж гаргаж ирж байна те. Ямар нэгэн байдлаар стратегийн давуу тал, өөр хүмүүсийг ямар нэгэн үйлдэл одоо төрхрөх, эсвэл те ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө одоо дотоод ямар нэгэн харилцаагаа авч үлдэхийн тулд худлаа ярих ч юм уу те. Гэх мэтлээ ийм шинж чанаруудтай гэдэг ерөөдөө ингээд манай зохиолч маань дурдж өгч байгаа байхгүй. Түүнээс биш зохиолч маань бол та ер нь энэ өгүүлбэрийг уншаад эхний асуултын хариултыг бол олчиж байгаа байх гэж найдаж байна. Тэгэхээр хэдүүлээ эхний хариулт нь бол энэ баггүй. There may be a number of reasons for the spread of misinformation буюу ингэж буруу мэдээлэл төгөх нь бол ингээд аюул олон
тэ ардаа шалтгаантай гэж. За тэгээд тэр шалтгаанууд нь бол мэдээж ингээд энэ дээр ингээд дуртагдсан байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол манай зохиолч бол яг асуултан дээр байгаа шиг аюул олон шалтгаантай гэж яг тодорхой хэлээгүй ч гэсэн өөрөө ингэж ийм шалтгааны улмаас хүмүүс бас ингэж худлаа ярьж болноо гэсэн ийм шалтгаануудыг дурдж өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь нөгөө нэг далд зохиолчийн хэлэх гээд байгаа далд утгыг нь ойлгоноо гэж миний нөгөө нэг хэлээ implicit meaning гэж яриад байгаа зүйл энэ жишээн дээр ингэж тодорхой болж орж ирж байгаамаа. Тэгэхээр хэдүүлээ passage 3 дээр бол ямар нэгэн байдлаар түлхүүр үг хайгаазгүй одоо тэг ямар нэгэн өгүүлбэрийн хэсэг мэсгээр нь тааруулж хариулах биш. Яалтчгүй хэдүүлэн нь ойлгож гинөө зохиолчийн гаргах гээд байгаа тэр хэлэх гээд байгаа point-ийг зөв сайн ойлгож барьж авч чадж гинөө үгүй гэдгийг passage 3 бол шалгана. Тийм учраас ер нь бол passage 3 хамгийн хэцүү хэсэгтээ ордог байгаа шүү. За тэгээд хэдүүлээ үргэлжлүүлээд асуулт руу асуултнууд дээр ажиллаад явцгаая те. За what does the writer say about the role of technology гэж байна. За мэдээж технологийн талаар ямар одоо манай зохиолч маань те ерөөдөө юу хэлсэн бэ гэж шүү дээ. За тэгээд хэдүүлээ мэдээж 1-р параграфаас за мэдээж та хэд ерөөдөө асуултуудыг уншчих те. Тэгээд 1-р параграф дээр ихний хариулт байсан чинь 1-р параграфаас доошогоо хэдүүлээ гүйлгээд уншна гэсэн үг. Sorry guys, би бас гялс уншиж. За яагаад тэгэхээр би бас энэ хэн оны юм ажиллаж исэн болохоор яг юу гарч яаж хариулж ирсэн амар таг мартчих баг хэдүүлээ цуг хамтдаа fresh хариулаад яваад байгаа юм шүү. Цуг анализ их биш цуг хариулаад те. Sorry guys, гялс уншаад. Окей. За үргэлжлүүлээд уншицгаая те. За 1-р параграфыг бол ахиад 2-оос эхлэж шууд ингээд уншаад явцгаая. Ер нь шууд эхний энэ хэсгийг уншаад хариултаа олчих юм шүү дээ. Гэтэ нэг жоохон баттдаг зорилготоор доошогоо явуулаад үзээд та технологийн талаар өөр зүйлс дурдж гин үгүй гэдгийг мэдүүлээ болоотой. Окей. Тэгэхээр хэдүүлээ бол ерөөдөө хариултыг нь олчих юм шүү. За тэгэхээр ерөөдөө бол мэдээж технологийн ач тусаар хүмүүс ерөөдөө ингэж буруу мэдээлэл түгэх нь бүр илүү иш чимчсэн гэсэн бүр ингэж томорсон гэсэн утгатай зүйлсүүдийг бол ярьж байсан шүү. Тэгэхээр хэдүүлээ ер нь бол eliminate хийх буюу үнэхээр батны буруу гэж бодсон хариултуудаа ерөөдөө ингэж яагаад яваад дараад яваад тий. За тэгэхээр хэдүүлээ шууд хамгийн доороос нь эхэлж. За D. It has made it easier for people to check whether information is accurate. Гинэ. Энэ талаар бол яг тодорхой мэдээлэл гараагүй. Ерөөдөө мэдээлэл түгэх нь буруу мэдээлэл түгэх нь хурцсан л гэж гарсан тий. Тэгэхээр энэ бол D угаасаа буруу учраас буруу гэдээ арчи. It has changed the way in which organizations use misinformation буюу яг гэм алтан байгууллагууд яг яаж буруу мэдээллийг ашиглаж байгаа талаар бас мэдээлэл гараагүй тийм учраас C-г нь дарчи. За B нь болохоор it could fundamentally alter the way in which people regard information. Бүр суурьаар нь хүмүүсийг одоо яасан гэж штэ мэдээллийг харах өнцгийг нь бүр ингэ суурьаар нь өөрчилсөн гэж. За B бас буруу болоо явуулчлаа. A нь it may at some point provide us with a solution to misinformation. Age бас нэг биш үү? Хэдүүлээ магадгүй жоон дутуу үлдээсэн юм шиг байна. Хэдүүлээ дахиад нэг эргүүлээд хараад тий та. Дахиад нэг уншаад үзээ. Ямар нэгэн байдлаар хариулт бол харагдсангүй сая. Окей, за энэ хэсгийг уншаад бол ерөөдөө технологи бол амар буруу мэдээлэл тарахыг бол амар хурцгацсан гэдэг. Яг энэ хэсгийг тодорхойл ийм point бол мэдээж зохиолч мөн гаргасан. Гэхдээ яг энэ бол хариулт хэсэгт бол алга байгаа байхгүй. Тэгэхээр ялч энийг нэг уншаад та. Окей.
За хэдийгээр ингээд хурцсан ч гэсэн за ингээд ийм масс харилцааны яг ийм технологи нь бас ингээд дагаад ерөөдөө ирээдүйд бас те яг энийг зохицуулах ямар нэгэн тийм бас арга чарга гарч иж магадгүй ирээдүйд гэсэн ийм point-ыг бол манай зохиолч бас хийсэн юм биш үү? Тэгэхээр ерөөдөө хэдүүлгийнхаа зөв хариулт нь бол A болж таарлаа. Яагаад вэ гэхээр хэдүүлгийнх нь evidence буюу A хариултыг сонгож байгаа шалтгаан нь бол энэ өгүүлбэр дээр байна, тийм ээ. За, тэгэхээр дараагийн асуулт руу орцгоё. What is the writer doing in the fourth paragraph? Okay. За, тэгэхээр ерөөдөө энэ асуултыг унших юм бол 4-р параграф дээр юу хийж байна гэдгийг асууж байна. За, тэгэхээр хэдүүлээ асуулт хариултуудаа уншилгүйгээр айл болох эхлээд өөрсдөө 4-р параграфаа уншичаад ер нь яг юу хийж байгаа юм бэ гэдгийг өөрсдийнхөө үгээр эхэлж дүгнчээ. Тэгээд дараа нь хариултуудаа харах юм бол хэдүүлэнд нь илүү хариулахад амархан байна. Энэ асуултан дээр бол 1 2 3 4 за. Listener Ер нь бол яг яагаад буруу мэдээлэл маань яг ийм масс медиа одоо орчинд те хүмүүсийн анхаарлыг татах энэ ер нь яагаад ийм том асуудал вэ гэдэг талаар манай хүн ийм 3 шалтгаан дурдж өгч шүү дээ 4-р параграф дээр унших юм бол за тэгэхээр хэдүүлээ одоо асуултуудаа харах юм бол илүү хариулахад амархан болчихно те. Comparing the different opinions people have of misinformation. Okay, хүмүүсийн одоо буруу мэдээлэл дээр ямар бодолтой байгаа вэ гэдэг талаар бол мэдээж яриаггүй. So explaining how the effect of misinformation have changed over time. Цаг хугацааны ихээр буруу мэдээллүүд яг буруу мэдээллийн үр дагавар яаж өөрчлөгдсөн талаар бол яриаггүй. Outlining which issues connected with misinformation are significant today. За энэ талаар ч яриаггүй. Ерөөдөө describing the attitude of policymakers towards misinformation in the media. Энэ ч бас юу вэ? Гэхдээ ер нь бол D биш. Бодоц чи арай хэдүүлгэн уншсан юмтай ярих нь бол юм биш үү? Guys. За A бол угаасаа бүр батны биш. Ямар ч хүмүүсийн бодол бол яриаг. За B дээр ч гэсэн ерөөдөө яг буруу мэдээлэл тарахын үр дүн нь юу байна гэж гарч ирээгүй. D дээр болохоор яг policy makers буюу одоо энэ улсын хурлын одоо хүмүүстэй засгийн газрын хүмүүс энэ медиагаар тарж байгаа буруу мэдээллийн талаар ямар одоо байр суурьтай байгаа талаар ч гараагүй. Тэгэхээр ер нь C буюу outlining which issues connected with misinformation are significant today гэж байгаа. Ерөөдөө outline гэдэг нь first of all, second, third гэх ерөөдөө эдгээр одоо буруу мэдээлэлтэй холбоотой юм асуудлуудыг дурдаад байгаа тий. Тэгэхээр ерөөдөө хэдүүлгийнхэн зөв хариулт бол C юм байна л да. Окей. За 29 бол C шүү guys. So what point does the writer make about regulation in the USA? Okay. Хэдүүлээ хариултуудыг нь одоо уншаад үзье. The guidelines issued by the FDA need to be simplified. Regulation doesn't affect people's opinion of new prescription drugs. The USA has more regulatory bodies than most other countries. Regulation fails to prevent misinformation from appearing in the media. Okay, за ерөөдөө Америкийн энэ буруу мэдээллийн талаар тэ зохицуулалт юу байна? За тэгээд тэрний талаар манай зохиолч маань бичиж байгаа хүн маань яг ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг хэлүүлээ олцгоё. За тэгээд хариулт бол мэдээж энэ уншсан 4-р параграфаас хойшоо байгаа.
За энэ ч нэс эхэлж штэ. Ерөөдөө regulatory structures in United States гэдэг. Тэгэхээр хэдүүлээ ер нь эндээс хойш нэлийн анхаарал тавьж байгаа шээ. Гүүл гэж биш. За ерөөдөө та хэд энийг унших юм бол ер нь бол одоо FDA мэдээж иймэрхүү буруу муу айд энэ гэсэн одоо Америкийн хуулийн зохицуулалтаар бол мэдээж те энэ бол буруу мэдээлэл шүү, буруу зар сурталчилгаа шүү гэдгийг ингэж хянах зохицуулалттай газар байгаа. Тэднэр нь бол тэгээд буруу мэдээлэлтэй муу зар сурталчилгаа гэд ангилчиж болно. Гэхдээ яг эдгээрийн хуулийн зохицуулалт нь болохоор яг энэ ингээд хүмүүст хэрэгтэй useful гэсэн яг эднүүсийг нэгэнтээ ингээд зурагт мурагтаар гараад гэснийх нь артаас зурагтаар гарч марахыг ингэж зогсоож ерөөсө болж чаддгүй юм байна. Тэ таад энэ өгүүлбэрийг унших юм бол such programs although laudable and useful do not keep false advertising off the airwaves гэж штэ. Тэгэхээр ерөөдөө шууд зар сурталчилгааг нь бол болиулчих ямар ч ирэхгүй юм байна. Хэдийгээр ингэж буруу мэдээлэлтэй худлаа муу гэж ангилсан ч гэсэн те. За тийм байна. За тэгээд ер нь иймэрхүү мэдээлэл байгаа юм байна. За тэгээд хэдүүлээ буцаад асуулт руугаа орж ирэхэд за тэгээд ер нь аль нь бэ гэдгийг манайхан бол таад бол уусаа надаар хэлүүлэлтгүй олцсон байгаа байх гэж найдаж байна. Аль нь лээ? За дээр бол мэдээж дээ шүү дээ. За тэгээд regulation fails to prevent misinformation from appearing in the media гэдэг энэ хариулт нь бол би хариулт нь зүг болж таарлаа. За тэгээд угаасаа саяны асуулт бол нэлээд ойлгомжтой байсан байх. За тэгээд өнөөдрийн асуулт бол хэдүүлээ multiple choice асуултын төрөл дээр хамтдаа хариуллаа. Дараагийн бичлэгэн дээр хэдүүлээ энэ асуултын төрөлд бол хамтдаа хариулна. За тэгээд яг ялгаагүй унших материал дээр бол ажиллаад явна. За тэгээд дараагийн бичлэг хүртлээ. Түр баяртай guys, бүгдээ лайк дараа, саба дараад үзцгээгээрэй.